За бүгдээ сайн байцгаана уу. Тэгэхээр трейдер биш байна. Та бүхэндээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Анх одоо ингэж сүртэй эхлүүлж. За тэгэхээр бичлэг хийсэнгөө маш их удажлаа. Өнөөдөр бол 2024 оны 9-р сарын 25-ны өдөр бүгдэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр би маш гайхалтай мэдээтэй эргэж ирж байна. За энэ юу гэхээр ерөөхдөө би сүүлийн хэдэн жилийн турш нэлээд их судалгаа хийсний үндсэн дээр маш гайхалтай мэдээг та нарт задлах гэж байна. Энэ юу гэхээр би өөрийн гэсэн гайхалтай супер стратегийг боловсруулж дууслаа. За тэгэхээр энэ маань бол ерөөсөө Fibonacci суурьтай стратеги байгаа. Fibonacci гэхээр та нар бодож байна 31.8 0.5 интерес эсвэл 61.8 интерес альнаас нь ойхыг олдог арга барил мөгөөд үгүй тэр 31.8 0.5 энтрийг bullshit хараад идэг зөвхөн 61.8-аас зөвхөн 61.8-аас байна. Заавал эсвэл сэтлээд эсрэг зүг рүү явна гэсэн үг. За тэгэхээр энэ арга барилын нарийн ширээний зүйлсийн тухай бол хоошо тайлбарлая. За тэгэхээр ерөөхдөө бол яг одоо энэ бичлэгийг үзэж байгаа та нар би яг мэдж байна. Ихэнх нь энэ трейдеруудыг бүгдээ л таньдаг байгаа шүү дээ. Elite Level Traders Community те очроо трейдер мөнхчин Лонаны Нижу за тэгэл Кайл Замасу гэл ингээд маш олон трейдерүүд мундаг трейдерүүд байдаг. Та бүхэн эдгээр хүмүүсийг танина. Тэгээд дээрэс нь ихэнх нь баг сургалтыг нь авсан ч баг. Айдиануудыг хардаг, анализыг хардаг, дагаад ордог л байгаа. Гэхдээ чи яг одоо стил ашиггүй хэвээрэл байна тийм үү? Тэрнийх нь учир шалтгаан нь юу юм бэ? Би болохоор эдгээр хүмүүсийг буруутгах гэсэнгүй ерөөсөө респект ч уучлаарай буруу ойлголт төрүүлж. Эдгээр хүмүүс бол мэдээж маш мундаг арилжаач өөрсдөө гэсэн арга барилаа олоод ингээд маш гоё явж байгаа юм мундаг арилжаачд байгаа. Асуудал ерөөсөө суралцж байгаа бид нарт л байгаа шүү дээ. Тэрийг бол бүгд хүлээн зөвшөөрөх бах тий. За тэгэхээр суралцж буй эсвэл арилжаа хийж байгаа чамд л асуудал байгаад байна. Та бидэнд л асуудал байгаад байна тий. Яагаад болохгүй вэ? Яагаад стил ашиггүй яваад байгаа юм тий. За энэнийх нь гол утга учир нь бол та хэлж магадгүй тий. За ер нь бол миний сэтгэл зүй суугааг байна. Сэтгэл зүй болоог байна. Миний сэтгэл зүй болохгүй болохоор би ичнээ мундаг техникал анализ хийдэг ч гэсэн дүн шинжилгээ маань явахгүй байна гэж хэлж магадгүй тий. Би бол ингэж хэлмээр байгаа байхгүй юу? Факийн дүн шинжилгээ чинь баттай болоогүй цагт чи дүн шинжилгээндээ итгэлтэй болоогүй цагт сэтгэл зүй чинь хязгаарч тогтохгүй байхгүй. Өөрөөр хэлбэл чи яг тухайн дүн шинжилгээндээ үнэхээр 100% итгэлтэй байж чадахгүй цагт сэтгэл зүй чинь доктортой болохгүй тийм үү? Тогтсон сэтгэл зүйтэй болохгүй. Өөрөөр хэлбэл чи тэгшмийн арга барилыг ашигладаг байж болно. Тэнгүүд энэ дээр чи яг очроо болоод идэг гэтэл чи чаддгүй тий. Чи орохоор л болохгүй гадаг. Тэр тухайн ойлгомжтой хөдөлгөөний явдгын хөдөлгөөн байдаг ч юм уу тий. Ингээд болохгүй байгаа учраас сэтгэл зүй чинь энэ дүн шинжилгээнд эргэлзэж эхэлдэг байхгүй. Би чадахгүй юм байна. Эсвэл дүн шинжилгээ болдгоо юм байна. Худлаа юм байна гэж бодож эхэлдэг. Ингээд болдгоо. Өөрөөр хэлбэл сэтгэл зүй дүн шинжилгээ гэдэг хоёрын хооронд тодорхой циркл дотор, навшийн циркл дотор ороод ингээд эргэлтээд идэх гэсэн үг гэж миний хувьд үздэг. Тийм учраас өөрөөр хэлбэл бид нар яах ёстой юм бэ гэхээр trust yourself те өөртөө идэг өөрийнхөө дүн шинжилгээнд итгэлтэй байх хэрэгтэй байна тийм үү. Тэгээ яаж итгэлтэй байх ингээд адилхан ингээд оронгод болохгүй шүү дээ. Тэнгүүд чиний ухаанд асуудал юм те. Чиний ухаанд дутуу, очрогийн ухаан бүрэн байгаад байгаа юм те. Үгүй байхгүй юу. Мэдээж хүн болгонд адилхан тэгш би тарих зайсан те. Чи ингээд чадхал өстэй. Тэгэнгүүт яг чи өөртөө тэр би болгох одоо тийм комплекс зүйлийг бий болгож чадахгүй байна гэсэн үг учраас л чи ингээд энийг стил чадахгүй байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг миний хэлэх гээд байгаа ганц point гэхгүй юу? Дүн шинжилгээндээ итгэлтэй болоход чинь миний арга барил ерөөсөө чамд 100% туслана заяа. Амлын 100% туслана. Зүгээр туршаад л үз 100% туслана. Чамайг өөртөө итгэлтэй байдлыг чинь огцом нэмэгдүүлнэ. Дүн шинжилгээнд итгэлтэй байдлыг огцом нэмэгдүүлнэ. Яагаад вэ гэх юм бол миний арга барил бол маш гоёор баталж өгдөг байгаа заяа. За тэгэхээр хэдүүлээ нэг хэдэн жишээ авъя л да. За би очрогийн арга барилыг бол ерөнхийдөө юу гэж ойлгодог. Тэгшмийн арга барил суурьтай өөрийн гэсэн хэдэн тодорхой хэмжээний нөхцлүүдийг нэмээд ингээд шинээр боловсруулсан арга барилаа гэж би ойлгодог. Тэгэхээр тэгшмийн арга барил дээр бол энэ чинь үндсэн хөдөлгөөн пулбак шилжүүлэгч пулбак хэмжээсийн гүйцэлд явдаг тий. Тэгэнгүүт ерөөдөө ингэж тайлбарладаг. 0.5-аас өмнө ирээд хэмжээсээ гүйцээж болно. 0.5 дээрээ ирээд хэмжээсээ гүйцээж болно. 0.5-аас доошоо ирээд хэмжээсээ гүйцээж болно гэж ярьдаг тий. Тэгэнгүүт
яг энэ ирээд хаанаас ойгоод явах юм бэ те? Тэрийг одоо энэ ерөөсө хамгийн гол зүйл шүү зөө. Тэрийг олоход чинь миний арга барил ерөөсө чамд 100% тусна гэдэг чинь энэ байхгүй. Энэ pullback дуусах хэсгийг л чамд олж өгөн зөө. Асуудалгүй болж өгнө. Энийг стрейт явж болно. Стрейт явах юм бол хаашаа явахыг нь бас хэлж өгнө. Хаанаас орохыг нь хэлж өгнө. За тэгэхээр ерөөдөө бас ойлгомжтой төлөвлөгөө тэгш юм ашигладаг хүмүүсээс хэлж бодож магадгүй те. Наа чи цагтаагаа уйлддаг юм аа гэх те. Цагтаагаа уйлдаад мэдээж явна. Тэгвэл тухайн ойлгомжтой хөдөлгөөн явах уу юм уу, явахгүй уу юм уу те. Ер нь бол чи ингээд ороод алдаад байж тэгэхээр чи мэдэхгүй байна гэсэн үг байгаа шүү дээ. Цагтаагаа уйлдсан чи чадахгүй байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр заримдаа цагтаагаа уйлдахгүй явж эцтэй гэхэд хэмжээсэн гүйцэлтэй хийж дуусгадаг үе байдаг шүү дээ. Байдаг. Яагаад юм мэдэхгүй. Тэрний яагаад гэдгийг нь одоо миний арга барил маш тодорхойлгож өгнө гэсэн үг байхгүй. За дараачихын жишээ гэх юм бол уламжлалт маш олон арга барил үү те. Паттерн те. Одоо энэ дээр шил rising wedge паттерн байна. Дээрээс нь манай мөнхчин трейдер нэлээд хэрэглэдэг те. Double triple top bottom те. За head and shoulders cup and handle гэл ингээл зөндөө олон арга барилууд үүдэг шүү дээ. Эсвэл ийм 5 wave mave-тэй ийм арга барилууд байдаг. За тэгвэл энэ дээр би жишээ авъя. Энэ дээр жишээ авах юм бол яагаад одоо паттерн дээр бас арилж чаддгүй хүмүүсийн тухай яриа л да. Паттерн дээр арилж чаддгүй хүмүүс бол ингэдэг шүү дээ. Нэг паттерн зурчдаг. За тэгээд тэрнээр за эндээс long юм байна гэд ордог, алддаг. За тэгээд дараа нь харна. Яагаад алдчихв? Хэсэг хугацааны дараа тэр паттерн чинь ийм паттерн биш байсан юм аа. Ийм паттерн байсан юм аа ч юм уу те. Эсвэл ийм ангайсан паттерн байсан юм аа гэдэг одоо ер нь бол чиний харсан паттерн яг үндсэн тэр том паттерны яг бүрлдэж яваа үед нь буюу одоо тэр паттерн энэ чиний яг хараад байгаа паттерн чи бүрлдэж дуусаагүй байсан үед л чи орсон буюу танихад айгүй хэцүү байдаг гэсэн үг байна. Тэгвэл энэ паттерн яг энэ тренд лайн зөвөө маш олон тренд лайн татжуулна шүү дээ. Одоо зүүн дээр тренд лайн татжуулна, их биеэр татжуулна те. Ингээд яаж татжуулна. Тэгэнгүүт энэ тренд лайн чинь зөвөө гэдгийг миний арга барил одоо маш хүчтэй бас 100% баталгаажуулж өгдөг. 100% баталгаажуулж өгнө гэд одоо арилжааны win rate 100% байна гэж хэлдэг юм биш шүү. Тэрийг ойлгож байгаа шүү тийм. Одоо эндээс одоо яг ойлт авах хэрэгтэй байсан цэг нь бол энэ мөн стрэ явуучих юм бол энэ чиглэл одоо өөрчлөгдөж байна. Энэ паттерн зурагдахгүй гэсэн үг багхгүй юу? Ерөнхийдөө би нэг жоохон тойруулж яриад байгаа шиг байна. Ерөнхийдөө л тийм яг ингээд энэ цэг зөв буруу гэдгийг хэлж өгнө гэсэн үг багхгүй юу? Баталж өгнө миний арга барил. За тэгээд дээрэс нь бас нэг шинэ концепт орсон ба тэрүүгээр бол энэ хаяыг олжвол энэ хай олтно. За тэгээд хаана pullback дуусгах энэ лөө яаж олдох гэдгийг бол бас миний арга барил баталж өгнө гэсэн үг. За тэгээд дараа нь араас нь одоо жишээл нийжүү трейдерийн хэрэгэлдэг энэ BBA Батбуурны ярилцаа гэдээ хочлоод идэг те. BBA гэдэг энэ арга барил те. Энэ арга барил дээр одоо энэ range дээшээ юм уу доошоо задарна гэж үздэг те. Тэгвэл энэ range яг яагаад ийм range яваад байгаа гэдэг нь бол миний арга барилаар ерөөсөн маш тодорхой болж өгдөг. Одоо би ч гэсэн арилжаа хийхдээ өөрийнхөө арга барилаар энэ арга одоо энэ хүмүүсийн эдгээр арга барилууд одоо давхцаж гин үгүй юу давхцаж байгаа бол гээд ингээд давхцуулж чаддаг учраас яг би энийг олж харж чаддаг учраас энэ поинтыг л хүрэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр жишээлбэл энэ range яагаад явдгийг бол миний арга барил маш тодорхой болгож өгнө. За тэгээд дээрэс нь энэ range одоо дээшээ задрангуудаа буцаж ирээд ойлт аваад дээшээ явдгийг бас тодорхойлож өгнө. Яагаад ингэж явдгийг маш тодорхойлож өгнө. Одоо жишээлбэл дээшээ задарчаад буцаж шалгаж ирэх pullback нь яг хаа хүртэл шалгахыг бас хангалттай хэлж чаддгүй шүү дээ. Тийм учраас л бас та бүхэн алдаад байгаа тийм үү. За цэцлийг гараад ирлээ. Буцаж ирээд энэ саппортоосоо шалгах юм уу? Шалгаад явах юм уу? Эсвэл бол заримдаа ийшээ орж ирдэг, заримдаа бүр энэ хүртэл явчаад ч дээшээ явдаг тийм үү. Тэг яаж шалгах юм? Одоо өөрөөр хэлбэл эндээс орчоод стоп лоссоо энэ доор жишээлбэл тавьж арилжиж болно л да. Гэхдээ стоп лоссыг аль болох жижигхэн байрлахыг мэдээж бүгд л хүсдэг тийм. Тэгвэл энэ pullback хаана дуусах юм бэ гэдгийг мөн адил миний арга барил чамд маш тодорхой гаргаад ирж өгнө. Хэрвээ эндээс одоо шил миний арга барилаар эндээс ойх хэрэгтэй байсан байлаа гэж бодоход эндээс ойхгүй доошоо сэтрүүл энэ BBA явахгүй буцаад доошоо ингээд ийм хөдөлгөөн ороод ирчих магадaltaй гэсэн үг байхгүй. Тэгдэг үеуд ч байдаг тийм үү. Тэгэхээр
Энийг л бол одоо маш тодорхойлж өгнө гэсэн үг. Ерөнхийдөө би бусад хүмүүсийн арга барилыг ашиглаад байгаа юм шиг зүгээр яг би өөрийнхөө арга барилыг нээж илрүүлэхэд л бусад арга барилуудтай ингээд бүр яг таг таардаг зав. Энийг л хэлээд байна. За тэгээд үүний дараа жишээлбэл smart money concept юм тий. Smart money concept төр жишээлбэл яадаг вэ гэхээр им order block-ууд тавьдаг, fair value gap-уудыг тавьдаг тий. За тэгээд тэндээс арилжаанд ордог. Гэтэл яг үнэндээ smart money concept төр энд нэг order block, энд нэг order block, энд нэг order block-ууд байж идэг тий. Яг дөрмийн дагуу бүгдээрээ дөрмийн дагуу unmitigated ч юм уу тий байж идэг. Тэгэнгүүт энэ pullback-ийн хөдөлгөөн дэше break of structure хийдэг тий. Break of structure хийхдээ энэ order block-оос хойно яг яаж мэдээд байгаа. Жишээл яагаад энэ дээдлийнх нь order block-оос ойхгүй байгаа? Яагаад доотлих нь order block-оос ойхгүй байгаа? За мэдээж юм liquidity-гээ хамах учраас эндээс ойно энэ нь хүчгүй учраас гээл зөндөл олон юм хэлхэл баг. Тэгвэл тэгвэл доошогоо хүчгүй дээр хурж ирээд байгаад явсан тохиолдол зөндөл байдаг шүү дээ. Энэ уг л яри те зөндөл байдаг. Яг альнаас нь орох юм те. Эсвэл бол order block-оо халтхан сэтэлчээд явдаг тохиолдлууд зөндөө байдаг те. Тэгвэл энийг бас миний арга барил маш тодорхой ойлгомжтой болгож өгнө. Маш ойлгомжтой болгож өгнө. Энэ order block-тэй давхцсан те. Эсвэл бол энэ order block-ийг ингээд халтхан сэтэлээд явж байгааг нь яагаад гэдэг учрыг нь бол маш тодорхой тайлбарлаж өгнө. За тэгэнгүүт жишээл энэ бидний мэддэг хөдөлгөөн те change of character гэдэг хөдөлгөөн. За мэдээж энэ дөр order block бол хааны газар нь байгаа бах те. Жишээлбэл fair value gap байдаг. Энэ fair value gap яг энийг нөхчөөд яагаад энэ дээр байгаа бас нэг fair value gap-ыг яагаад нөхгүй байгаа юм бэ те. Энэ бол бас мөн адил тодорхойгүй зүйл. Эсвэл бол энд байгаа fair value gap-ыг яагаад дээшгээ сэтэлчээд байгаа юм те. Эдгэрийг бол маш бас мөн адил маш тодорхойлгож өгнө. Жишээ нь change of character шиг хөдөлгөөн явчаад буцаад дээшээ энийгээ сэтэлээ явдаг тийм үү. Тэнгүүд энийг одоо smart money concepts trap гэж нэрлэдэг тийм. Тэгвэл trap явах юм уу гүм үү гэдгийг бас мөн адил миний арга барил маш тодорхой ойлгож өгнө. Энийг би маш баттай хэлээ тийм. Одоо жишээлбэл энэ smart money concepts trap яваад шууд дээшээ явах юм уу? Эсвэл энэ үнэхээр change of character мөн байгаад эндээс доош явах юм уу гэдгийг ялгаж салгаж өгнө гэсэн үг байхгүй юу? За тэгээд дээрэс нь Лунаныгийн ашигладаг юм маржин шахдаг арга ба тий. Ерөнхийдөө бол би Лунаныгийн арга барилыг change of character суурьтай мó гэж харсан. Тэгэхээр буруу байж магадгүй би мэдэхгүй шуучлаарай. Зүгээр тэгж харсан. Мэдэхгүй учраас бити дайраарай тий. Ерөнхийдөө би Лунаныгийн арга барилыг хараад маржин шахах сэтэл надад төрсөн байхгүй юу? Маржин шахмаар санагдсан гэсэн үг. Тэгэхээр тэгээд маржин шахаж үзтэл одоо ажиллаж исэн. За би хэдэн бичлэг ерөнхийдөө рилээр оруулчихна YouTube-ийнхаа. Ерөнхийдөө 10-аас 50 долларыг оруулаад тэрүүгээр би маржин шахсан. Ерөнхийдөө 250 орчмоос 300 доллар хүртэл болгож одоо арилжаанаас гарч илээ. Өөрөөр хэлбэл маржин шахах боломжтой, наривчлалтай арилжаа болж болох боломжтой гэсэн үг байхгүй юу? За тэгээд дээрэс нь миний арга барил дээр энэ candlestick-ийн үр гэдэг юм бас нэг ийм концепт орж ирнэ. Энэ бол бас маш энгийн юм шиг мөртлөө маш олон зүйлсийг тодорхой болгож өгч чамд. Чи ингээ маркетинг илүү ойлгоно, илүү мэдэрнэ. Тэгэхээр candlestick-ийн үр бол маш шин зүйл, тэрийг бол дараа тайлбарлаж өгнө. За ийм байна. Тэгэхээр ийм шинэ концепт хүртэл байгаа шүү гэж хэлж байгаа. За тэгэхээр энэ ярьсан юмнууд маань одоо ямар учиртай вэ гэхээр хэрвээ чи өөртөө итгэлгүй арилжаач юм бол чи өөрийнхөө арга барилыг олдсон мөртлөө дүн шинжилгээндээ хангалттай итгэж чадахгүй бол итгээд орохоор алдаад байгаа бол тэгээ буруу хараад байгаа бол миний арга барилыг туршаад үзье. Би өөрийнхөө супер стратегийг зааж өгөх онлайн курсыг одоо явуулж эхэлж байгаа зарлж байна. За тэгээд ерөөдөө 1 жилийн хугацаатай орно. За 1 жилийн хугацаатай орохдоо $299 үнэ төлөөд орох нэ. За тэгэхээр энэ дээр би маш гоё нэг зүйлийг хэлье. Энэ л болохоор за бас нийтжүүгийн нөгөө нэг бас нэг арга барил дээр бас нэг гоё юм хэлье. Энэ дээр болохоор нийтжүү чинь бас Fibonacci 61.8 70.2-ыг ашигладаг шүү дээ. За тэгэнгүүт ерөнхийдөө миний арга барилаар бол миний арга барилууд энэ Fibonacci-г буруу татаад байгаа байхгүй юу? Одоо та хэдийн толгойд бас бодогдож байгаа шүү дээ тийм. Тэгээд хэрвээ нэг ороос нөгөө ороо Fibonacci-та 61.8-аас л яваад идэг байсан бол тэгэл хүн болгон ашигтай гоос төлөвлөгөө маш тодорхой гоос гэж хэлж магадгүй. Гэхдээ
Тийм биш. Бид нар Fibonacci-г татахдаа маш буруу татдаг юм байна гэдгийг би ойлгож авсан. За тэр нь юу вэ гэхээр мэдээж жишээлбэл энэ аптрend хөдөлгөөн ингээд байгаа бол бид нар энэ хаяас энэ ловийн хооронд Fibonacci татдаг тийм үү. Тэгэхээр тэр болгоны 61.8 дээр ирнэ гэж бол мэдээж байхгүй шүү дээ. Тийм байсан бол хүн бол ашигтай ярилж байна. Тэгэхээр жишээлбэл миний Fibonacci бол энэ оройгоос татна. Гэхдээ энэ ёроол хүртэл биш. Энэ ёроолоос наан татагдана. Энэ хавцаанаас ч юм уу эсвэл эндээс ч юм уу ерөнхийдөө хоёр газраас татагдана. Тэр хоёр газраас татагдж байгаа учраас жишээлбэл энэ дээр 61.8 нь яг байж идэг байхгүй юу? Тэгээ яг эндээсээ ойно гэсэн. Тэгээ хоёр газраас татагдж байгаа учраас ерөнхийдөө зоон үүсдэг. Нэг 61.8 нь энд байна, нөгөө 61.8 нь энд байна. За тэгэнгүүт тэр нь ихэвчлэн 70.2-той давхцаж таардаг байхгүй юу? Тийм учраас одоо Nicho Trader-ийн ашигладаг 61.8 70.2 нь бол одоо биелэх магадлал өндөртэй байдгийг бол би тэгж баталж байна гэсэн үг. Одоо ингэдэг шүү дээ. Ерөөсөө ингэж би үүсгэж юм байхгүй шүү дээ. Шинжлэх ухаанд чи ямар нэг зүйл ингэж дэлхий дээр ингэж ямар нэг зүйл байж идэг. Тэр нь угаасаа юм шинжлэх өөр нэгэн шинжлэх ухаантай. Тэр шинжлэх ухааныг нь хүмүүс амар нээж илрүүлээд байгаа юм шиг шүү. Таталцлын хуулийг хүмүүс нээж илрүүлээд байгаа юм шиг шүү дээ. Таталцлын хуулийг зүгээр хүмүүс баталж илрүүлээд байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан одоо би Nicho-гийн тэр 70.2-ыг ингэж баталж байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр ерөнхийдөө Fibonacci бол тэгж татагдгаа гэж ойлгож болно. За тэгэхээр өөрийнхөө энэ супер стратегийн хичээлийг жилийн $290 үнэ ханштай одоо ингэж зарлж байна. Бахархалтайгаар зарлж байна. За тэгээд бас нэг гоё зүйлтэй заяа. Яг хинч гарч ирэл ингээл худлаа олон юм яриад чадна яг үндэ. Тэгэнгүүт би одоо энэ нүгээр энэ зүйлээр одоо өөрийнхөө тийм хардтал сэрдэлтэй чинь бол багсгаж байгаа. Энэ юу вэ гэхээр чи ингээд хичээлээ ингээд аваад үзчих. Тэгээд хичээлээ заалгачих. Хэрвээ одоо миний арга барилтаа ингээд хослуулангууд ингээд чиний арга барилч ингээд ингэж хослохгүй байгаа нь ингээд батлагдж байна гэдгийг чи надад болон community-д баталж чадах юм бол давай төлбөрөө 100% буцааж аваарай зөө. Дээрэс нь манай сургалтад бол ийм бонус хичээл байгаа. Маш гоё бонус хичээл. Юу гэхээр сэтгэл зүйн одоо холбогдолтой бонус хичээл. Ерөнхийдөө бол би өөрөө эмч мэргэжилтэй заяа. Тэгээд дээрэс нь эмчээрээ ажилдаг. Тэгээд дээрэс нь маш олон сэтгэл зүйн номнууд уншиж үзлээ. За тэгэхээр эндээс бол юуг хамгийн голчиж ойлгож байгаа вэ гэхээр сэтгэл хөдлөл гэж яг юу вэ гэдгийг хүмүүс ойлгочих юм бол сэтгэл хөдлөлөөс айхаа болон сэтгэл хөдлөлийг хянаж сурна. Түүнээсэр та бүхэн бол амжилттай харилцаалахын тулд сэтгэл хөдлөлөө удирдах хэрэгтэй гэж боддог бах тийм. Ихэнх хүмүүс тэгж боддог. Юу гэсэн үг вэ гэхээр сэтгэл хөдлөл одоо жишээл би ууралж исэн ч гэсэн уураа дарах хэрэгтэй. Үгүй бол би улаарчин тийм. Би шунлаа дарах хэрэгтэй. Уураа дарах хэрэгтэй тийм. Айцаа дарах хэрэгтэй. Уучлаарай дараад хизээж болохгүй. Яг гэх юм бол чиний майнд ч юм бол цагаан цаас биш. Цагаан цаас биш. Чи бүх юмыг цагаанаар эхлүүлж чадахгүй. За өнөөдрөөс эхлээд ингээд одоо юу гэдэг чи ингээд маш их алдсан гэснээр за өнөөдрөөс эхлээд би ингээд өстэй ямар сэтгэл зүгээр арилжин өстэй гэл ингээл боддог үе та нарт зөндөөл баг. Тэгэхээр тэр нь бол буруу. Тэгэхээр би яг юу хэлгээд байгаа юм хэрэг сэтгэл хөдлөл гэдэг чи өөрөө индикатор байхгүй. Индикатор байхгүй. Юу гэсэн үг вэ гэхээр бид нар сэтгэл хөдлөлийг тухайн компьютер дээр чи чарт харж байхад индикатор чамд харагдаж байна тийм үү? Мактэй ч юм уу дээшээ доошоо ингээ харагдаж байна. Тэгээ чи баримжаа авдаг. Тэгвэл сэтгэл хөдлөл чинь чиний толгой доторх unconscious mind буюу одоо даалт ухамсарлах хувийн чинь индикатор байхгүй. Өөрөөр хэлбэл ямар нэг юм болохгүй байна гэдгийг чамд хэлж өгнө. Энэ индикаторыг чи компьютер дээр гаргаад тавьчих боломж байхгүй. Зөвхөн чиний толгой дотор байгаа тийм. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөлүүдийг яаж индикатор болгож ашиглах тухай би бас заана гэсэн үг. За ерөнхийдөө энэ баг техникэл анализаасаа ч илүү чухал хичээл байх боломжтой. За баг илүү чухал хичээл мөн. За тэгэнгүүт одоо жишээ нь юу гэдгийг чамд ямар нэг сэтгэл хөдлөл илэрч байна. За чи яг арилжаа яаж яхад вэ штэ. Яг арилжаандаа ингээд оронгууд чи ингээд маш их халууцдаг байж болно те. Хөлөрдөг байж болно. Тэгэнгүүт тэр чин чамд ямар нэг юм буруу юм шүү гэдгийг хэлж өгöd байгаа байхгүй. Гэхдээ чи яг ингээд одоо байгаа ухамсараараа нэг бол юу буруу байгааг ойлгохгүй. Эсвэл бол чи баг зэрэг ойлгоод байгаа ч ихсэн өөрийнхөө зөв гэж өөртөө итгүүлдэг те. Би яг дөрмийн дагуу хийсэн гэж өөртөө итгүүлдэг. Гэтэл сэтгэл хөдлөл чинь тэгж хэлж байна гэдэг чинь яг үйл ухамсарлах уйдаа бол чи юу буруу байгааг хэдэн мэдсэн. Тийм болохоор сэтгэл хөдлөл чинь гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр чи тэр буруу зүйлийг
тэр сэтгэл хөдлөлийг үүсгээд байгаа, тэр зөвөрийг үүсгээд байгаа шалтгааныг олох хэрэгтэй. Тэр шалтгааныг олоод чи шийдэл гаргаж чадах юм бол тэр сэтгэл хөдлөл чинь шууд алга болно. Түүнсэр чи арилжаа гэдэг би ядаргаанд орчлоод миний толгой өвдөд байна гэдэг чинь бол бүгд шинж тэмдэг байхгүй. Чи хүмүүс бол хэд удаан арилжаа чарт харснаас болоод ингэчлээ гэдэг яг үндэ тийм биш. Яг мэдээж маш удаан харсан бол тийм л дээ. Гэхдээ юу гэдэг чинь 3 цаг суугаад толгой чи өвдсөн бол тэр чинь жишээлбэл 3 цаг суусан болохоор биш байхгүй. Чи арилжаанд орохдоо ямар нэг алдаа гаргацсан байгаагаа чи өөрөө ухамсарлчаад байгаа учраас чам сэтгэл хөдлөл чинь хилээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөлийг удирдна гэж хүмүүс яриаддаг. Удирдах бол маш буруу. Бурууч гэж угаасаа боломжгүй. Энэ бол угаасаа нөхцөл рефлекс байхгүй. Нөхцөлд болон нөхцөлд бас аль алиндаа ордог юм. Тэгэхээр энийг хэрхэн хянаж, сэтгэл хөдлөлийг хэрхэн хянаж ойлгож зохицуулах тухай бас хичээлүүд ороод явагдана. Одоо яг ингээд ирэхээр хичээл маань юм комплекс болж байгаа байхгүй. Сэтгэл хөдлөлөө ойлгох юм байна. Дээрээс нь чи өөрөө ашигладаг арга барил дээрээ миний арга барилыг хослуулад дүн шинжилгээндээ илүү ихтэй болно. Эсвэл чи үнэхээр ямар ч арга барилгүй хүн байсан байлаа гэж бодоход эдгээр арга хүмүүсийн мэддэг, түгээмэл мэддэг арга барилуудыг гол чухал гэсэн юмнуудыг зааж өгөөд тэрийг нөөрхөө арга барилтай ууж одоо ингээд арилжаа их чинь маш том тус хүргэнэ гэдэгтээ бол би итгэлтэй байна. За тэгэхээр хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзцай. Хэрвээ манай сургалтыг авахыг хүсэх юм бол description хэсэгт байгаа Telegram group-ийн линк тавьчих. Тэрэн дээр Telegram channel байгаа. Тийшээ орж ирээд холбогдоод онлайн хичээл аваарай. За тэгээд бүгдэнд нь анхаарал хандуулсан явдалд баярлалаа. За тэгээд асуух зүйлээ бол комментээр бичээрэй. Би бүгдэнд нь хариулаад явъя. За тийм байна. Тэгэхээр бүгдэнд амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзлаа баярлалаа.